Хөөрхөн байх нь амжилтанд хүрэхэд нөлөөлдөг үү? Энэ бол бүхий л цаг үеийн хамгийн том асуулт. Хөөрхөн байх нь бидний нийгмийн байр суурь, карьер, боловсролын үр дүнд нөлөөлдөг үү? Хэрвээ та энэ асуултыг надаас асуух юм бол би тийм гэж хариулах болно. За сайн мэцхан уу? Happiness Project-ийн ээлжид бичлэгээрээ та бүхэндээ уулзж байгаадаа баяртай байна. Энэ удаагийнхаа бичлэгээр halo effect буюу хөөрхөн байх нь бидний амжилтанд хүрэхэд нөлөөлдөг сэдвээр ярилцах болно. Хөөрхөн царай төрөх гаднах үзэмж гарцаагүй тухайн хүний амжилтанд нөлөөлдөг гэдгийг шинжлэх ухаан баталсан байдаг. Үүнийгээ тэд halo effect гэж нэрлэдэг. Хүний гадаад үзэмжээр нь ааш зангийн таамаглах буюу царайлаг хүнийг сайхан сэтгэлтэй, сайхан зантай гэж ойлгох энэ ойлголт бидний сонсож өссөн үлгэр домог хүүхэлдэйн киноноос эхлэлтэй. Үлгэрт хамгийн сайхан сэтгэлтэйг нүд салахын аргагүй үзэсгэлэнтэйгээр харин хорон санаат дүрийг үзлийн муугаар дүрсэлдэг. Хамгийн сонгодог жишээ бол Синдрелла буюу Өнсгөлжин. Түүний хойд ээж хоёр эгчийг царай муутай, муухай зантайгаар харин Өнсгөлжин сайхан сэтгэлтэй, үзэсгэлэнтэйгээр дүрсэлдэг шүү дээ. Энэ нь бидний далд ухамсарт нөлөөлж ерөнхийдөө гадаад үзэм сайтай хүнийг сайхан зантай, итгэл төрүүлгүйж, шудраг, үнэнч, гинэн гэж үздэг бөгөөд энэ нь аль салбарт илэрдэг байна. Ажлын байр, урлаг уран сайхны салбар, бизнесийн салбар, боловсролын салбар, тэр бүхэл улс төрд ч гэсэн нөлөөлдөг гэж боддоо. Хамгийн ойрын жишээ татахад Америкийн нэгдсэн улсын 35 дахь ерөнхийлөгч Джон Кеннеди. Джон Кеннедиг харсан хинч ямар сайхан залуу вэ гэж уулга алдах биз. Танд ч бас сайхан сэтгэл төржил байгаа үстэй. Тухайн үед ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр мэтгэлцэн дээр Джон Кеннеди хар лонж өмсөж өөртөө итгэлтэй алхаж орж ирснээр сонгогчдын нүдэнд итгэл төрүүлэхүйц харагдаж Мэрилин Монротой нэр холбогдоод байснаас үл харгалзсан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр сонгогдож чадсан гэдэг. Ихэнх судлаачид үүнийг halo effect-тэй холбож тайлбарладаг. Мэдээж тухайн үеийн сонгуулийн үр дүнд halo effect 100% нөлөөсөн гэдгийг өнөөдөр бид батлаж чадахгүй. Гэхдээ Джон Кеннедигийн сэтгэл татам байдал тэр үеийн сонгуул багч гисэн нөлөөсөн гэдг нь тодорхой. Томоохон брэндүүд алдартай царайлаг загвар өмсөгчд, жүжигчдэр бараа үйлчилгээгээ сурчлуулдаг нь ч гэсэн үүнтэй холбоотой гэдгийг та аль хэдийн ойлгосон баха. Тэгвэл энэ эффектээс хэрхэн зайлсхийж өөртөө ашигтайгаар эргүүлэх вэ? Нэгдүгээрт, halo эффектийн талаар мэдлэгтэй байх. Мэдлэг бол хүч юм. Та энэ талаар мэдлэгтэй байснаар зайлсхийж чадна. Бидний өнөөдрийн бичлэгч гэсэн танд багч гисэн мэдлэг өгсөн гэдэгт итгэлтэй байна. Хоёрдугаарт, дүгнэлт хийхээ хойшин тавь. Бид нар хэн нэгэнтэй уулзаад шууд л дүгнэлт хийх гэж яардаг. Тухайн хүний ааш зан авирыг шууд л тодорхойлох гэж дайрдаг. Үүнийгээ зогсоох хэрэгтэй. Яагаад гэвэл бидний сая үзсэнчлэн halo effect тийм ч баталгаатай байдаггүй байх нь. Гуравдугаарт, halo effect-ийг өөрт ашигтайгаар эргүүл. Сайхан гуцлаж, өөртөө итгэлтэй байж, бусдад үзэсгэлэнтэй, сайхан, боловсон харагдахад анхаарал хандуулаарай. Гадна төрөгч гэсэн чухал гэдгийг өнөөдрийнхөө бичлэгээр та бүхэндээ хуваалцлаа. Баярлалаа. Баяртай.